За өнөөдөр бүгдээр хамтдаа аягны суурь нэхэж үзэх байгаа. За аягны суурь нэхэд болохоор миний ашиглаж байгаа утас болохоор энэ cotton candy гэдэг юм утас байгаа. Ийм номиногоо өнгөтэйг би бол ашиглаж байгаа. За тэгээд утсандаа тохируулаад яг зүгөө сонгоно. За миний ашиглаж байгаа зүг болохоор 3.5 мм-тэй энэ зүг байна. За одоо бүгдээр хамтдаа аягны суурь нэхцгээе. За аягны суурь нэхэд болохоор энэ хоёр хуруу байгаад энэ хоёр хуруун дээр ингээ уцаа ороож өгнө. Ингэж ороод өгсөн. За тэнгүүд энэ халлээрээ нэгт утас. Энэ халлээрээ хоёр дахь утас гэсэн үг. За тэгээд нэгдэх утсаа хоёр дахь утасд доогуур татаж. Ингээд. За тэгээд хоёр дахь утсаа ингээд татаад өгчнө. За ингээд гогцоо үүсэж байгаа. Гогцоогоо яг энэ миний гогцоо нь аюу том болсон байна. За тэгэхээр ингээ багасгаж ихсэхийн тулд энэ утсаа татна. Ингээд багасж байгаа гэсэн. За одоо бүгд хамтдаа 4 хонио холбоо нэхнэ. 1 2 3 4. За одоо нэгдэх энэ хонио холбоогийнх нь хэсэг рүү зүгээ оруулж өгөөд ингээд 2 утас байгаа. Тэгээд нэг утсаа ингэж хуулингийнх нь дундуур татаж өгнө. Тэнгүүд ийм бөөрөнхий дүү хэлбэртэй зүйлс үүсэж байгаа. Тэгээд ингэж томруулж агаад голд нь ийм нүх байгаа. Тэгээ энэ нүх рүү одоо бүгд хамтдаа 13 ширхэг давхар нэхээс хийж өгнө. Тэгжиж ийм тойрог үүснэ гэсэн үг байхгүй. Аягны суурьны. За нэг утсаа хуулж өглөө. Тэгээд нүх рүү нь оруулаад нэг утас татаад ингээд тэгэн дээр нэм 3 утас байгаад тэгэхээр нь за буруу хэсгээс байсан байна. За энэ утсаа бариад наад яга ингэж нэг утсаа ороож өгөөд энэ нөхрөө хүн жоохон багсаад байна. Томруулчлаа. Хүн утсаа хийгээд за тэгээд нэг утас татаж авна. Ингээд тэгээ зүг дээр нь 3 утас болжоод тэгэхээр нь дахиад нэг утас татаад эхний хоёрынх нь доогоор оруулж өгнө. Ингээд саах хайдж байна. Тэгээд эхний хоёрынх нь доогоор оруулж өгнө. 1 2. За ингээд 2 утас үлдэнэ. Тэгэхээр нь дахиад нэг утас авч агаад энэ хоёрынх нь доогоор оруулж өгөөд ингээд 1.5 нэхээс үүсэж байгаа. За тэгээ энэ байдлаар 13 удаа хийн. Рүүгээ оруулаад ингээ 3 утас нэг аваад эхний хоёрынх нь доогуур 2 утас үлдээд энэ хоёрынх нь доогуур гэлж. Ингээ 2 дахиад зүг оруулаа. Рүү нийлээ. Утас авлаа. 3 утас. Ингээд утас аваад эхний хоёрынх нь доогуур ингээ 2 утас үлдэнэ. Тэгээд ингээ 2 хатаа. За ингээ 3 давхар нэхээс хийцэн. Зүг ороод нөхрөө нийгээд утсаа татаж гаргаж аваад ингээ 3 утас үлдчихээд тэгээд нэрийн доогуур 2 зүгээ дахиж ороолоо. Нөхрөө нийлээ 3 утас дахиад утас авлаа. Эхний хоёрын доогуур 2 утас үлдэнэ. Тэгээд дахиад утас аваад доогуур. Зүг оруулаа. Нэг утас татаж гаргаж ирээд 3 утас эхний хоёрын доогуур. Тэгээд дахиад утас. Зүг оруулаа. Нөхрөө нийлээ. Утас татаж гаргаад 3 утас хоёрын доогуур тэгээд гэж гарч ирээд гих мэтчлээ ингээ 10 удаа 13 удаа ийм давхар нэхээс хийж өгнө. Одоо би жоохон хурдан хийлээ. 3 хоёрын доогуур оруулаа. Таны утсаад за одоо
Тэгэхээр ийм буурын дүү хэмжээ үүснэ. 1 2 3 4 5 6 7 8 9 11. За одоо 1 хийх болсон юм байна. Зүгөө орлоо. Руу нийлээ уцаа татаж гаргаж ирээд 3 утас эхний хоёрын даагуур оруулаа. 2 утас гэхэд за ингээд 10 болсон. За одоо бүгд хамтдаа энэ хэсэг байгаа. Одоо ийм болж байгаа байхгүй бүргэний. Одоо яг энэ хэсэг рүү зүгөө оруулаад одоо холбох хэсэг юм гэсэн. Зүгөө оруулж өгөөд хатгаад нэг уяа утсаваад ингээд оруулаад хэлчихнэ. Ингээ ерөнхийдөө бол манай болж байгаа. Бүрэн хэмжээ өсч гэсэн үг. Ингээд юм бүрэн хэлбэр өсчээд одоо бүгд хамтдаа 3 хонь албаа. 1 2 3. За ингэж харагдана. За одоо тэгэхээр яг энэ нөхрөө одоо нөх тус бүрт нь 2 давхар нэхээс хийж өгнө. За зүгөө оруулаа. Яг энэ нөхрөө хийж өгнө. Татлаа 3 утас 1 утас бод яарийн дагуур ингээ 2 утас гээд 1 тавхаас зүг оруулаа нөхөр нийлээ ихний яарийн дагуур гээд 2 тавхаас. Одоо ингээ тойруулаад ерөөхдөө бол яг тойрохоор нь дахиад холбох нэхээс игээд тэгэхээр ерөөхдөө бол ингэж явна гэсэн үг. Бүрэн чиний зүгээр болоо. Утас гаргаж ирээд 3 утас. Эхнийхэн даагуур 2 утас. Гэт зүгээр оруулаа. Дэм нөхрөөнийг утас сэтэж авлаа. 3 утас. Эхнийхэн даагуур 2 хийсэн 3 утас зүгээр оруулаа 2 утас гэд нэг нөхрөө нь 2 утас хийж өгнө. Ингээд ерөнхийдөө бол ийм том бүрэн хий өснө. Утас яарийн дагуур 2 тэтгэж хөөе. Тэгвэл уцаа татлаа 3 утас эхний хоёрын дагуур 2 утас нөх тус бүрэн 2 ихний 2 тавхаас 3 яарийн дагуур 2 гэд за ийм болсон. Одоо ингээд бүршлүүлэлт явъя. Зүгөө оруулаа. Үнийгээд 3 утас яарийн дагуур. Тэгээ ингээд зүүн нөх тус бүрт нь 2 хийж байгаа. Одоо энд нь ингээ 2 хийцмээд одоо энд нь ингээ 1 хийцэн. Одоо тэгэхээр саний нөхтэй 1 3 утас яарийн дагуур 2 утас. Тэгээд дараагийн нөхрөө зүгээр болоод 3 утас гарч ирнэ.
Эхнэрийнхэн даавар 2 утас гээд зүгээ дахиад ороолоо. Нөхрөө нийлээ. Дахиад ингээ 3 утас. Эхнэрийнхэн даавар 2. Тэгээд эхнэрийнхэн даавар. Зарлгууд. Одоо дараачих нь нөхрөө хийгээд 3 утас 2. За одоо ийм боллоо. Энэ нэг нөхрөө хий. Одоо би хатгая. Энэ нөхрөө 3 утас. Эхнэрийнхэн даавар. Эхнэрийнхэн даавар. Зарлаа. Хүн орлоо. Утас гаргаж ирээд 3 утас. Эхнэрийнхэн даавар 2 утас. За ийм болсон байна. Одоо бүгд хамтдаа холбох хэсэг. За энэ хэсэг рүү бүгд за татлаа. Энэ 2 уцаагаад яга ингэ. За ингээд дахиад нэг бүрэнхий маань үүслээ. Эмдэж талсан. За одоо бүгд хамтдаа 3 хонол бавнаа. 1 2 3. Одоо энэ нөх тос бүрлүүн 3-ыг хийж өгнө. 3 давхар нэхээс хийж өгнө гэсэн үг. За зүгээ ороолоо. Нөхрөө нь ингэж хийж өгөөд уцаа татлаа 3 утас байна. 3 утас 1. За тэгээд утсаа авлаа. 2 эхнэрийнхэн даавар гаргаж өгөөд 2 уцуулжаад тэгээд дахиад нэг уцаагаад эхнэрийнхэн даавар. За ингээд нэг нөхрөө нь бас бүр 3-ыг хийж өгнө. За ингээд 3 болсон нэг нөхрөө 3-ыг хийсэн. Одоо дараачих нөхрөө нь зүгээ ороолоо. Нөхрөө нийлээ 3 утас болно. Тэгээд эхнэрийнхэн даавар. Тэгээд дахиад нэг уцаагаад эхнэрийнхэн даавар. 1 гэсэн. За уцаа ороолоо. Эхнэрийнхэн даавар. Уцаараагаад нөхрөө нийгээд 3 утас. Эхнэрийнхэн даавар оруулж өгөөд энэ 2 утсуултгээр нь дахиад нэг уцаажаад эхнэрийнхэн даавар. За ингээд 3 нэг хүндэн. За одоо дараачих нь хүнд 3-ыг хий. За ийм байдлаар үргэлжлээд олвол ихэд явна гэсэн үг. За ингээд нөгөөд нөхрөө нь 3-ыг хийчлээ. Дараагийн нөхрөө нь одоо 3-ыг хийн. Уцаа ороолоо. Нөхрөө нийлээ. Эхнэрийнхэн даавар. Тэгээд дахиад уцаагаад нөгөөрийнхэн даавар. За ингээд энэ нөхрөө 3-ыг хийсэн. Одоо дараагийн нөхрөө нь 3-ыг. Хэрвээ ингээд юмаа нэхээ сурчих юм бол дараагийн удаа одоо марлгаа тий өөрийнхөө ингэж худалдаж авдаг юмнуудаа ерөнхийдөө мөнгөний хэмнэлт хийж байгаа гэсэн үг. Яг 3 утас эхнэрийнхэн даавар оруулж өглөө. Дахиад зүгээ хараалаа нөхрөө нийлээ. Утас гаргаж аваад 3 утас эхнэрийнхэн даавар оруулж өгөөд 2 утас. Тэгээд эхнэрийнхэн даавар зааруулж өгнө. За ингээд 3-ыг дахиад хийчлээ. Одоо нөгөөд нөхрөө нь 3-ыг хийнэ. Ийм болсон.
дараачих нөхрөө хийгээд иймэрхүү боллоо. Ийм болсон. Зүгээ холоо нөхрөө нийлээ 3 утас эхнэрийнхэн дагуу тэгээд дахин хуцаад дараач хоёрын дагуу. Одоо ийм боллоо. За одоо ийм болсон. Энд нь ийм зайгаад одоо энд нь 3-ыг хий. Нэг хоёр За ингээ 3-ыг хийчлээ. Одоо бүгд хамтдаа холбох хэсгийг ийм болсон. Холбох хэсэгтэй энэ хажуу талынх нь ийм болсон шүү дээ. Одоо энэ талынх нь сөрөм зүгөө оруулж өгөөд тэгээд утсаад таад хоёр утсуулна. Тэгэхээр ингээд ийм хэлбэр таллаа. За одоо энэнийг үргэлжлүүлээд явъя. Одоо болохоор 4-өөр хийн 3 анаар давлаа. Зүгээр ороод энэ нөхрөө надад тус бүрдэлнэ 4-ийг хийн гэсэн үг. 4 удаа давхар нэхээс одоо л би хурдан хийгээд явж байгаа шүү. Тэгээд 4 хийцэн. За одоо энийг ингээд нүхт тус бүрдэлтэн 4 ийм давхар нэхээс нэгсэн шүү дээ. Одоо энэ хүртэл нь үргээд ерөөхдөө бол аяны сүрмэн бэлэн болно. Нэхэд ийм боллоо. Том. Одоо ингээд аяа маяа тавхад бол хангалттай болсон байна. Одоо энэ миний аяа байна. Хангалттай том байна. Одоо бүгдээ энийг холбох хийсэн. Одоо энд нь ийм зай байгаад. За одоо энэ. За
Тэгэл ерөнхийдөө тэгээд болчихсон учраас энэ яг за ингэж татчихад яа хайчих юм байтараа. Тэгээд одоо нөгөө үлдэгдэл утаснуудаа одоо нүүн гэсэн үг. Тэгээд ингэж ерөнхийдөө манай юмны суурь маань бэлэн боллоо. За тэгээд хэрвээ хандлт аягүй их байх юм бол би дараагийн бичлэгээр энэ банданаг хэрхэн нэгсэн талаар мөн дээрэс нь энийг яаж нэгэх талаар бичлэг оруулах болно. За тэгээд би бас нэг дуулах мэдээтэй. Би бодлоо дараагийн бас бичлэгээр та байгаас хэрхэн бараа захиалах тийм бичлэг оруулах болно. За тэр бичлэгийн талаар яаж хямд үнээр чанартай бараа захиалах вэ те. За тэгээ бас би та байгаас бараа захиалсан байгаа. За тэгээд unboxing бичлэгээрээ иргэн уулзсан. За тэгээд тийм байна. Хэрвээ subscribe дараагүй бол subscribe яг одоо дараад лайк бичлэгэн дээрээ дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.